энэ төсөл төр нийтдээ туслан гүйцэтгэгчээр 6 Монгол компани ажиллаж байгаа. Тэрний нэг нь манай бусад 5 компани захирлууд тэрнгүүд байна. Бид 6-гийн хувьд бол нийтдээ Солонгосын тал болон Монгол талын ерөнхий гүйцэтгэгч гэдэг Сүмбэр цамхаг компаниас нийтдээ 10 тэрбум төгрөгийн бодит дүнгийн авлага үүссэн байна. Үүнээс гадна алтан гуулган хоногийн алдан ижин 7 сараас хойш цалингийн болон бараа материалын алдагдлын асуудлууд бол тэрбумаар яригдах хэмжээнд хүрсэн байж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал. Үүнээсээ гадна нэн тэргүүний ярьж байгаа асуудал бол бид нар мэдээж хэрэг нэгдүгürt бол хохирлын асуудлыг ярьж байна. Хохирлыг барагдуулж өгөөч гэ. Хоёрдугаарт мөн энэтэй яг зэрэгцээд параллельны бид нар чинь бүгдээрээ барилгачин хүмүүс энэ барилгыг эзэнтэй байх хэрэгтэй. Хүний өөрийнхөө хувийн хашаанд ингээд барилга барьж байсан бол өдөрт энэ олон гаргалгаануудыг арчилсан, орооцсон, дулаал өвлийн бэлтгэлээ базаацсан байх хэрэгтэй. Гэтэл өвлийн арчилгаа тордлогоо хий гэсэн сэтгэл зүрхтэй энэ дотор ерөөсөө алах манай захиалагчид дотроо Сүмбэр цамхаг компани удирдлагуудтай бид нар бодоод уулзахдаа инженер техникийн ажилчид болон захирлуудын төвшөнд хүртэл энэ өвлийн арчилгааны асуудлыг, санхүүжилтийн асуудлыг ярилцсан. Мөн энэ Илсон констракшн буюу энэ солонгосуудтай бид нар бас мөн хуваараа уулзцаасаа. Удаадараа энэ өвлийн бэлтгэлийг хангая, гаргалгаануудыг бооё. Энэ цутгалтанд бүр бэлэн хучлтын харамтураа бооцсон 5 блок байна. Энийг цутгая. Бид нэр авлагаа аваагүй байгаа ч гэлээ гэсэн хүн хүчээ тавиад энийг цутгахад бэлэн байна гэдгийг илэрхийлээд байхад өнөөдрийн энэ хүүтэн сэрүүний үйлрэлд аваад тулгачиж. Хучлтын харамтураа боочоод бетоныг шийдэхгүй явцсан 2 сар болцсон асуудлууд энд зөндөө байна. Сүүлдээ аргаа ороод энийг эцсийн захиалагч маань бол нийслэл юм аа. Энэ бол ингээд нийслэл үлдэх юм аа. Бид нар бол ингээд бас мэрэгжлийн биш хүмүүсээ барилгачд юм аа. Энэ барилга ингээд доотлын давхрууд буюу дундын давхрууд дээр ингээд арматуруудыг зэврүүлээд хайж болохгүй. Энэ бол ерөөсөө бидний баг эцсийн аргаа варсан л үний арга байхгүй. Нийслэл ингээд эцсийн захиалагч учраас энэ дээр ингээд эзэн болооч. Энэ барилга энэ төслийн талбай яг өнөөдөр үнэндээ эзэнгүй болчиход байна. Эдгээр нэгийгээ Сүмбэр цамхагтайгаа гэрээгээ цуцлана гэдэг, нөгөөх нь ерхий гүйцэтгэгчээр бид нар хിവэрэ үлдмээр байна гэдэг. Тэ? Эдгээр нь болохоор ингээд бүгд гар Монгол компаниуд буюу эдгээртэй бүгднтэй хамтарч ажиллахгүй гэдэг. Бид нар ажиллахгүй. Заавал энд хорогдох юм алгаа. Хохирлоо барагдуулаад бидний энэ талбай чөлөөлгөөд өгөхөд бэлэн байна гэдгийг хүртэл хэлсэн.